Монгол банкнаас асууя. Тэтгэврийн зээлтэй иргэдийн хамт насны дундаж медиан хэд байна? Хэдэн настай хүмүүс одоо нийт зээлийн хэдэн хувийг авчин? Би нөгөө дундаж асуугаагүй медиан асууж байгаа шүү. За тэрийг тайлбарлаад хэдэн хувь нь 50-аас 60-тай, хэдэн хувь нь 60-аас 70 гээд 10 насны нэг төвшнөөр интервалаар нэг хариулаад тах уу. За хоёрдугаарх нь арилжааны банкудаас за Монгол банкнаас үргэлжлүүлээ. Танайх 7 сарын 8-нд баталсан зээлийн хүүг бууруулах хүрээнд авах арга хэмжээний тухай 79 дугаар тогтоолын хэрэгслийг хангахаар нэг судалгааг хийж эхэлсэн юм байна. Тэгээ тэр судалгаан дээр одоо зээлийн хүүгийн мэдээллийг ил тод нээлттэй болохыг зарладаг боломжийн талаар судалж байгаа юм байна. Одоо 11 сар 12 сар гарчлаа. 5 сарын хугацаанд энэ судалгааны чинь үр дүн юу гарсан юм? Ямар шийдвэр гарсан? Энийг тайлбарлая. За арилжааны банкудаас асууя. Санаачлаг гаргаад гаргасан ийм банкуудыг сонслоо маш баяртай байна. Гэхдээ ер нь Монгол банк өөрсдөө одоо юу гэдгийг нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг зүйлийг хийж боломжгүй ийм бодлого гаргадаг юм а гэхэд арилжааны банкуд өөрсдөө бас нийгмийн хариуцлагын хүрээнд гэдэг юм уу ахмадуудад өөрөөр хэлбэл ахмадууд чинь танай банкны хэрэглэгч шүү дээ нэг талдаа. Тэгэхээр тэднэр зориулсан одоо зээлийн бүтээгдэхүүн, санхүүгийн бүтээгдэхүүн ямар боломжууд одоо байгаа юм. Ер нь бол ядаж өнөөдөр зээлийн хүүн ингээд одоо мөс шиг хүлдэх одоо өөрчлөгдөхгүй хугацааг нь ингээд 36 болохгүй гэж байгаа бол ямар настай, ямар ахмадад, ямар санхүүгийн бүтээгдэхүүн одоо яг банкн дээр байна. Хүмүүс тэрийг ядаж мэдэж авах гэх үү. Тэгэхээр боломжоор нэг товчхон хариулаад өгөөч. Баярлалаа. За Монгол банкнаас Элцгийн захирал Батуулд Саран Шалгон гишүүний асуултанд хариулъя. За зээлдэгчийн насны ангиллаар бол яг ангилсан тоо бол хараахан байхгүй байгаа тийм. Гэхдээ бид 10 сарын байдлаар нийт 5 арилжааны банкудаас нийт 294 мянган зээлдэгчийн микротон өгдлийг авч бол одоо шинжилгээ энэ төр хийсэн байгаа. Энэхүү тооноос харахад бол зээлийн үлдэгдлийнх нь хувьд авч үзэх юм бол нэг зээлдэгч дунджаар бол нэг 8 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Харин энэхүү одоо 294 мянган зээлдэгчийг тархалтаар нь авч үзээд 10 дахь перцентил дээрх утгыг авч үзэх юм бол зээлдэгч нь яг 10 дахь перцентил дээр одоо зээлдэгч нь гэх юм бол 1.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Харин 90 дахь перцентил дээрх утга нь гэх юм бол 14.3 сая төгрөгийн зээлтэй байна. Орлогыг нь авч үзэх юм бол энэ 294 мянган зээлдэгчийн дундаж орлого нь өөрөө 859 мянган төгрөг байна. Үүний одоо хамгийн бага буюу одоо 10 дахь одоо бага талтай буюу 10 дахь перцентил дээрх зээлдэгчийн орлого гэх юм бол 572 мянган төгрөгийн орлоготой. Харин 90 дахь буюу харьцангуй өндөр орлоготой хүн гэх юм бол 1.3 сая 1.4 сая төгрөгийн орлоготой байгаа. Харин өр орлогын харьцааг нь авч үзэх юм бол дунджаар энэ 294 мянган зээлдэгчийн дунджийн тооцох юм бол өр орлогын харьцаа маань өөрөө 83% орчим хувьтай байгаа. Өөрөөр хэлэх юм бол дундаж зээлдэгч сарын орлогынхоо 83% зээлийн төлбөртөө өгөөд үлдэх одоо 17 орчим хувь нь бол гар дээр нь үлдэж байна гэсэн дунджаар. Харин энэ үзүүлэлтийг бас нөгөө нэг 10 дахь перцентил дээрх утгыг аваад үзэх юм бол өр орлогын харьцаа маань өөрөө 49%тай. Харин 90 дахь перцентил дээрх утгыг авах юм бол энэ харьцаа маань өөрөө 100% байгаа. Өөрөөр хэлбэл одоо 100% одоо зээлтэй орлогоо татуулж байна гэсэн үг. Энэ дээр нэг нэмээд хэлэхэд бол саяны ярьсан 294 мянган зээлдэгчийн хувьд нарийнжсан одоо тооцоо хийгээд үзэх юм бол нийт зээлдэгчийн маань 45 мянган зээлдэгч бол 100% орлогоо бол 100% тэтгэврийн зээлтэй татуулж байгаа гэдэг үр дүн бол гарсан байгаа. Тэгээд 90-100% өр орлогын харьцаатай зээлдэгчний тоо маань өөрөө 70% байгаа. Өөрөөр хэлбэл нийт зээлдэгчний маань 70% нь одоо сарын орлогынхоо 90-с дээш хувийг зээлийнхаа төлбөртөө судалж байна гэсэн үг. За судалгааны үр дүн та хэлсэн улсын хурлаас тогтоол батлагдсан зээлийн хөв бууруулах чиглэлд авах шиг чиржүүл зарим арга хэмжээний тухай гээд энэ хүрээнд нэг тусгацсан ажил нь гэх юм бол одоо банкуудын хамгийн эрсдэл багатай зээлдэгчтэй санал болгож байгаа буюу одоо prime хөв гэж нэрлэдэг байгаа хүүг нээлттэй ил тод байдлаар зарладаг болох ажил тусгацсан байгаа. Энэ хүрээнд Монгол банкнаас холбогдох журамд өөрчлөлт оруулад одоо хуулийн дагуу бол олон нийтээс санал авах ажлыг бол гүйцэтгэж байгаа. Энэ
Баг хүүг тий харьцангуй эрсдэлтэй зээлгч санал болж байгаа хүүгээ зарладаг болсноос ямар давуу тал үүсэх вэ гэхээр тухайн зээлгч болгон одоо өөрийнхөө одоо юу эрсдлийн түвшингээ бол бас харах боломжтой байгаа. Энэ тухайн банк бол хамгийн эрсдэл багтаа зээлгчтэй ийм хэмжээний зээлийг санал болгож байгаа юм байна. Одоо миний хувьд болохоор ийм хүүгээр бол зээл авах боломжтой юм байна. Миний эрсдлийн нэмэлт бол ийм байна гэдэг. Мөн бусад банкудаа бас харилцуулах боломжтой. Мөн одоо дунд урт хугацаанд бол ийхүү одоо суурь хүү, жишг хүүг нээлттэй зарладаг болсноор одоо зээл дээр бол хувьсгахгүй зээлийн зах зээл бол бас өгч боломжтой гэж харж иж байгаа. За харилцааны банкуд соромжлон гишүүний асуултанд хариулъя. За энэ хэрэг байна хаан банкнаас. Харилцааны банкудад одоо ингээд хүмүүсийн хэрэглэн дээр үндэслээд лизингийн байна уу, хэрэглээний байна уу, кредит картын байна уу гэж зөндөө олон бүтээгдэхүүн байдаг. Тэр нь өөрсдөө бүгдээрээ тусгаалan зориулттай, тусдаа нөхцөлтөө. Ганцхан энэ тэтгэврийн зээл бол ямар ч зориулт хамаахгүйгээр ингээд бүх одоо multipurpose гэдэг шиг олон зориулттай зээл шиг олгож байгаа учраас ганцаараа универсал зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж өгсөн байгаад байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө хэрэглэн дээр ч явдаг, лизинг дээр ч бүхэл зориултанд хэрэгэлдэг юм. Одоо бараг цорын ганц бүтээгдэхүүн гэдэг шиг байгаа учраас энэ бол хамгийн одоо хүртээмж сайтай уулна санхүүгийн бүтээгдэхүүн байгаа. Зээлийнхэн аюу талаас бол зориулалт бол нөхцөл талаас байгаа. За сая Монгол банкны судалгааны дүнг харж байна тий. За тэгэхээр саяны ингээд за насны рейнжээр гаргадаг юм. Гэтэ ер нь бол зээл олгоход ер нь янз бүрийн зээлийн бүтээгдэхүүнийг гаргахад одоо нийгмийн эдийн засгийн эрсдэл хүчин зүйл тий тэрэн дээр суурлаад зээлийн бүтээгдэхүүнүүд тооцож байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн шиг ахмадын зээлийн энэ одоо 294 мянган хүн гэдэг чи одоо баг Монгол улсын баг нийт ахмадуудын баг хэдэн хувь юм бэ тий? Баг ихэнх нь байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр энэ насны жингээр бодоод ч үгүй юм уу? Энэ одоо зарим нь бол баг одоо нийт орлогын 100% байхад бүгдээрээ бас биш юм биш. Тэгэхээр энэ дээр нь тулгуурлаад засгийн газарт нэг ийм санал гаргаад тий эрсдлийн ингэж хувь гаргаад арилжааны банкуд энийг хариуцаад гэдэг нэг юм дундын бодлого энэ төр гаргаад хийж болтгүй мó танах ч одоо өөртөө тийм гарах чиг үүрэг энэ төр байхгүй гэсэн үг үү? Ер нь Монгол банк энэ дээр ямар санаачлаг гаргах юм бэ? Одоо цаашдаа яах юм? 1 минут тодорхой. Одоо энэ гадаа хүмүүс өнөөдөр энэ байдлаас чинь болоод төрөвчөөсөө зарим хүмүүс нас орж шít. Энэ асуудлыг ямар ч гэсэн шийдлийг хүлээгээд тэгээд хүний өвхөлтэй хүртэл ингээд одоо оролцож. Тэгэхээр та нар энэ дээр санаачлаг гаргаж манлааш нэг шийдвэр гаргахгүй гол байгуулга нь юм чинь энэ дээр бодлогын шийдэл яриад штэ. Тэгэхээр бид нар болохгүй л гэдэг. Одоо тэгэхээр 36 сар болохгүй юм байна, хүүг багасахгүй юм байна гэдэг хариултыг манай өнөөдөр хурлаас гарч байгаа гэсэн үг үү? Хэдүүлээ энэ яриагаа нэг тийш нь болгож дуусгах ёстой штэ. Төв банкны зүгээс энэ тэтгэвэр тэтгэмж барьцаасан зээлтэй холбоотой судалгааг бол хийж гүйцэтгэдэг. Энэ хүрээнд бол нийт хадгалан тэтгэвэр авахч тэтгэврийн зээл авч байгаа иргэд маань зээлээ юунд зарцуулж байгаа. Энэ эргээд тухайн ахмад насны одоо нийгмийн асуудал, эдийн засгийн аюулгүй байдал, бусдаас хараат байх, бусдын одоо халамжинд орох гэх мэтчлэн одоо нийгэм эдийн засагт үзүүлж байгаа хувийн аюулгүй байдалтай холбоотой асуудал төр нь бол гэр бүл нийгмийн хамгаалал хөтөлмөрийн яам бол судалгаа хийсэн байсан. Төв банкны зүгээс бол энэ нь өөрөө эдийн засгт хэрхэн нөлөөлж байгаа талаар бол өөрсдийн одоо бодлого чиглэлийн хүрээнд бол судалгаа хийгээ явдаг. За мэдээж энэ дээр бол тэтгэврийн зээлтэй холбоотой нэгдсэн бодлого буюу ахмад насны одоо энэ амжиргааны баталгаажих төвшин хэрхэн хангахтай холбоотой бол судалгаануудыг бол Төв банкны зүгээс холбогдох яам буюу одоо яг энэ асуудлыг бүрэн хариуцж байгаа засгийн газартаа бол хамтраад бүлтгэл судалгаа хийгээд явдаг. Энэ дээр бол тухайлсан яг тийм одоо юу гэдэг энэ тэтгэврийн зээл нь юм байх хэвээр 36 сар чинь түрэн гишүүн бас хөндөд энэ 36 сар чинь бүтэхгүй юм байна. Зээлийн хүү буурахгүй юм байна энэ төр гэсэн тийм шууд юм өрөөсгөл шийдвэр бол ерөөсөө гарахгүй. Энэ дээр бол бид хүн нөхцөл байдлаа уялдуулад хамгийн боломжтой нь яг юу байна вэ гэдэг дээр л бид хүн бол судалгаагаар чиглүүлээд явна. Тэгээ бид хүний бол хийсэн судалгаагаар бол хамгийн үр дүнтэй нь бол тэр их усрын зардал дээр нь бид хүн дэмжлэг үзүүлээд явах юм бол энэ бол хүү буурах, уян хатан болох хамгийн өндөр одоо юу гэдэг боломжтой байгаад байгаа. Зохицуултын хувьд бол бид хүн бол арга хэмжээ аваад байна. Гэхдээ энэ маань бол урт хугацаанд бол нөлөө их багтай, маш богино хугацаанд нөлөөлнө. Эргээд үзүүлэх сөрөг үр дагавар л ихтэй юм байна гэдэг бол тийм судалгааны үр дүн бол гараад байгаа. Тэр түрүүн гишүүн бас асуугаадсэн тэр prime rate буюу эрсдэлгүй зээлийн
судалгаагаа бол нийтлээч гэж. Энэ дээр бол бид хүмүүс бол судлаад бол явж байгаа. Эрсдэлгүй зээлийн доод хэмжээг бол ерөнхийдөө дэлхийн бүхэл банкуд бол гаргадаг. Энэ дээр бол судалгаа бол гаргахад бол 24 манай улсад төрж өсөөд бүх залуу насаа одоо улсадаа зориулсан ахмадуудын манай улсын ахмад иргэний асуудлыг бид нар өөртөө шийдэхгүй бол өөр хэн шийдэх юм бэ? Би эндээс асуумаар байхгүй. Би өөр хэн шийдэх үү? Банкных нь хүмүүс нь шийдэхгүй, санхүүгийн бодлого нөхцөлтэй хүмүүс нь шийдэхгүй юм бол өөр нь одоо хэн шийдэх үү? Нэгдүгээр асуудал. Энэ дээр та нар жоохон сэтгэл гаргал та. Хоёрдугаарт нь арилжааны банкудад уриалмаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настай хүмүүс чинь бүгдээрээ халамж авдаг хүмүүс биш ээ. Боломж нь байвал зээл аваад бизнес хийгээд ажил хийгээд байгаа. Тэднэр зориулсан бүтээгдэхүүнээ ядаж хүртээмжтэй болгох төр манлайлаад юм яриатгаач, гаргаатгаач та нар ч хувийн хвшил шүү дээ. Гуравдугаарт Монгол банк сүүлийн 20-30 жил урд хожид байгаагүйгээр хүний нөөцөд хэлсэн, олон салбартаа олсон. Хичнээн олон мянган ажилтнтай байлаа. Ийм олон мянган ажилтнтай ийм том бүтцтэй байжж нэг эмзэг бүлийн хэдэн хүмүүст зориулсан судалгаа энэ төр хийх болохоор хөдөлж чадаад ах юм. Ерөөсөө ярихгүй юм. Бүтэн жил танараас би хүртээмжийн асуудлуудыг ямар хариу ярих бол гэж хүлээж байгаа шүү дээ. Тэр тоон гарын үсэг, тэр IBAN код энэ төр чи ерөөсөө хүртээмжгүй байгаа шүү дээ. Та нар тэрийг өөрсдөө мэдж байгаа юу? Хараа муутай хүмүүс, гар муутай хүмүүс, хөл муутай хүмүүс банкны үйлчлэгээ авахд ямар хэцүү вэ? Ядаж та нар тэр банкудад чиглэж байгаа бодлоготой энэ зэргийн жижиг сажиг асуудлаа шийдмээр нь одоо нэгэнд уулзсных. Хичнээн хүнтэй энэ танах одоо ийм олон хүнтэй байж энэ судалгаа хийж чадахгүй бүтэн 5-6 сар ингээд судалгаа хийж ин л гэдэг юм. Тэгэд энэ хүмүүсийн насаар ингээд хувилбар гаргаж чагаад за залуу ахмад настай ингээд байдаг л та. За хөдөлмөрлж байгаа насаар төгсөрсөн жилээр нь зээлийн сонголттой бүтээгдэхүүн энэ хүн ам нь ийм байна. Энэ дээр нь ийм одоо их усрыг гаргаа энэ дэр гэд бодлого энэ дэр гаргахгүй мó. Тэгээ та нар энийг санаачлаг гаргаж мэрэгжлийн хүмүүс нь хийхгүй бол өөр энэ чи аль улсын хаашаа хүмүүс очих юм. Хүмүүс хаана хандах юм бэ ч төр засаг руугаа л хандахгүй бол энэ хідэн ахмад хүмүүс чинь хаана очих вэ? Энд чинь манай улсын иргэд үсттэй. Би одоо энээс өөр хэлэх үг алгаж гисэж байгаа хүмүүсийн өмнөөс өвдөж байгаа өвчнөө ахмадууд надтай холбогдож байгаа. Энэ дээр та нар сэтгэл гаргамаар байна. Арилжааны банкуд ч гэсэн энэ дээр боломжтой бүтээгдэхүүн гаргамаар байна. Чаддгүй маа гэхэд байгаа банкны зээлийн одоо санхүүгийн бүх бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгомоор байна. Нэг олон кодтой шилжилтүүд байж байгаа. IBAN кодыг өнөөдөр хүмүүст ямар түүртэй байгааг та нар өөрсдөө ер нь мэдж байгаа юу? Нэг олон бүх газар дандаа утсаар QR-аар төлбөр тооцоо хийн. Бүгдээрээ хүртээмжгүй. Хараа муутай хүнд хүртээмжгүй, ахмадууд хүртээмжгүй. Айгүй хэцүү гар муутай хүмүүст хүртээмжгүй. Тэгээ та нар энийг шийдэхгүй дэ өөр хэн шийдэх юм? Бид нар энийг ярихгүй өөр хэн ярих юм? Тийм болохоор л ингэж асуугаад байгаа шүү дээ. Тэгэхээр та нараас би сэтгэлтэй байгаа ч л гэж хүсэж байна. Банкуд ийм шийдвэр өндөр гаргал та. Одоо ахмадын эрхийн өдөр та нар яадаг юм? Нэг өдөр нэг хүмүүст нэг юм аян шиг юм хийчихэл болчлоо гэдэг ийм хандлага болил доо. Банк санхүүгийнхаа